Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрөөж өгнө үзэгчтэй амралтын хөтөлбөр та бүхэнд шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бол сэрүүхэн байна, харин маргааш бол арай жоохон дулаахан болох юм байна тийм. Тэгэлгүй яах вэ? Амралтын өдрийн хөтөлбөр үзэгч та бүхэндээ олон сонирхолтой зочдыг өнөөдөр уулзуулахаар бид бүхэн бэлтгэж байгаа. За тэгэхээр нэн төрөнд сонгон найрахын дүүрэгт байрлах хүүхд залуучуудын театраар бид бүхэн бас зочлно. За үргэлжлүүлээд та бүхэнд морин хуур тоглоё гэсэн бодолтой. За мөн морин хураа сайхан дээдэлдэг, хоймортой байгаа морин хурыг аваад нэг хөг аялгуу дугаараад гэрийнхаа жаврыг үргээе гэж юусэн хүмүүс байх юм бол та бүхэн маань мөн одоо дараагийн буланг сонирхолтой зочин бид бүхэн бэлтгэж та бүхэндээ ярилцсан байгаа гэдгийг хэлмээр байна. За нэр усыг одоо дурдаад явах тухайн үедээ та бүхэнд үзэх байхаа гэж одоо хэлмээр байна. Тэгвэл яах вэ? За мөн үргэлжлүүлээд үзэгч та бүхэндээ зохиолч оюун гэрлийг бас уулзуулах болно. За тодруулах юм бол яг одоогоос нэг 3-7 хоногийн өмнө ногоонууд нь лам романы одоо 3 дугаар бот болох Үүрийн голын чулуу номын нээлт болсон. За энэ ном бол ногоонууд нь лам номын хувьд л сүүлийн одоо 10 гаруй жил бестселлер байсан. Тэг үзэгчдийн маш их хүлээж агаад одоо шимтэн уншиж байгаа ийм номын одоо 3 дугаар бот болсон. Тий. Ном нэлээд тэрийн дуллаа шүү дээ тий. Орой гүсэм ногоонууд нь лам гэж одоо гэсэн яг л энэ талаар одоо сонирхолтой ярилцлагыг бас үзэгчтэй одоо сонирхолтой хүргэх болно. За үргэлжлүүлээд амралтын одоо өдрийн нэгэн хэсэг болвол дэлгүр хэсэг байдаг. За мөн одоо гоё өөртөө таарсан хувцас авъя, үнэтэй брендийг хямдхан яаж авах уу те бас нэг ийм хямдрал сонирхож байгаа юм бол та бүхэнд яг хэрэгтэй мэдээллийг бас хүргэнэ гэдгийг та бүхэнд энэ дашрамд хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлэгтээ хамт байгаарай гэж хэлмээр байна. Амралтын өдрийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрсээр нь үзэгчтэй бид яг одоо сонгон найрахын дүүрэгт байрлах хүүхэд залуучуудын театрт хүрэлцэн ирсэн байна. Амралтын хөтөлбөрт салшгүй холбоотой. Ер нь амралтын өдөр бол одоо хүүхэд залуучуудын театр за үзүр үйлчилгээ энэ бүхэн бол өрн дулаан цаг ирж байгаа энэ үед хамгийн одоо оновчтой маш гоё амралтыг бүрдүүлж байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр энэ дотор маш олон үйл явдал болж байгаа. Олон одоо гоё тоглолтууд болж байгаа, бэлтгэл ажлууд болж байгаа. Та хэд бас сонирхол уу гэж бодож байна. Тэгэлгүй яг хөө тэгэхээр зах зугаас нь тодруулах юм бол 18 дахь хаврын хайр тийм ээ за Адамс гээд олон сонирхолтой жүжиг зохион байгуулагдаж байгаа. Тэгээд бүгдээ хамтдаа одоо яг тайзны ард бас ямар үйл явдал болдог. Тэгээд яг ямар жүжигийг бас хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчд маань бас үзэгч та бүхэнд үзүүлэхээр одоо бэлтгэж байгаа вэ гэдгийг хамтдаа орж сонирхцгаая. За амралтын өдрийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрсээр нь үзэгчтэй бид яг одоо хүүхэд залуучуудын театрт хүрэлцэн ирсэн. За энэ театрт ямар жүжиг тоглогдож байгаа талаар за жүжигчдээс бас сонирхолтой ярилцлага одоо өрнүүлэхээ хүрээд ирлээ. За амралтын өдрийн минь сайхан амарцгааж гинэ үү? За амрахч биш ажиллаж байгаа тийм ээ. Бид ч нөө хүнийг амарж яхад ажилдаг. Ажиллаж яхад амардаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо та бүхэндээ амралтын өдрийн минь төргийа. Ингээд хүүхэд залуучуудын театрын жүжигчин Оргил байна. Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Оюун Тоол байна. Ингээд нэг чамд танилцуулж ирсэн. Төрүүлчлээ надаас. За телевиз үзэж байгаа бүх үзэгчдийн сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд хүүхэд залуучуудын театрыг бол одоо үзэгчд маань аль хэдийн мэддэг болсон байгаа. Тэгээд манай театр маань одоо үйл хадгаа нэгээд төшгөө нэгээд энэ жил 2026 онд 6 дахь уран бүтээл Адамсын гэр бүл гэдэг одоо дэлхийн алдартай сонгодог мюзикл жүжиг болоо сая тайзнаа 1 сарын 16-нд нээлттэй хийснээр манай 26 оны бүтээлүүд маань эхэлсэн байгаа. Тэгээд за тэр аль биесний эрхний тухай чи ярих уу? За тэгээ ямар ч хэлсэн театр маань бол маш сайхан нэгдсэн цагаас хойш хурцэг нэгдсэн цагаас хойш үйл ажиллагаа байнгын явагдаж одоо өнөөдрийн хэмжээнд харахад бол манай театрын үзэгчд бол одоо маш сайн нэмэгдсэн л одоо уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн баяртай сайхан мэдээ байна. Тэгээд одоо бол яг тайзнаа тоглогдож байгаа жүжиг одоо манай Оргилыг харж байгаа. 18 дахь хаврын хайр гэдэг манай театрын бас брэнд болсон энэ гоё жүжиг бид нар тоглож байгаа. 18 дахь хаврын хайр бол одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн бас нэг юм дээрхлэлтийн талаар ер нь бол нэлээд сэдв хүндсэн одоо юм жүжиг байдаг. Тэгэхээр та бүхэн маань одоо нийгэмд бас нэлээд нөлөөлж ийн гэж харж байна. За мөн амралтын өдрүүдээр бас нэлээд их одоо тоглолтын хуваарь тавигддаг болов уу гэж бодож байна. Яг энэ 10 жилийн хүүхдүүдийн 12 дугаар ангийнхны бүр яг нэг ангийг бид нар тайзан дээр тоглодог байгаа. Тэгээд энэ жүжиг одоо бид нар чинь 2 дахь жилдээ тоглож байна. Яг хаврын төгсөлтийн үеэр тоглодог байгаа. Тэгээд хамгийн гол зүйл нь одоо хүн болгоны одоо энэ сэтгэл
одоо нэмзэглүүлээд байгаа зүйл байгаа шүү дээ. Хүүхдүүдийн 10 жилийн хүүхдүүдийн үе тэнгийн дээрхлэлт. За тэгээд мөн би энийгээ гадуурхах. За тэгээд энэ сошиал орчинд донтох энэ төр бол одоо эцэг эхчүүд багш нарыг одоо бүх хүмүүсийг эмзэглүүлж байгаа юм шиг байхгүй. Тэгээд энэ талаар бол манай жүжигт бол маш тод томрон өгүүлдэг бөгөөд тэр энэ жүжигийг үзээд гарч байгаа хүүхдүүд маань эндээс маш олон зүйлийг сураад гарч байгаа. Тэгээд түрүүн бас чи хэлж чинь ер нь бол нөлөөлөх байх. Ер нь урлагаар дамжуулж, театрын урлагаар дамжуулж, кино урлагаар дамжуулж хүүхдүүдэд яг зөв сэтвтэй өөрсөнд нөгөөчтэй энэ оюуны хөрөнгө оруулалтыг бол уран бүтээлчд бид уран бүтээлээр дамжуулж хөргөдөг байгаа. Тэгээд 18 дахь хаврыг хариг тоглоход бол бид нар маш дуртай байдаг. За тэгээд маань ч их гоё хүлээж авдаг. Чи микрофон тийм шүү дээ. За тэгээд бид нар нэг одоо бас ингээд нэг яг энэ гадуурын сэдв бас ингээд нэг газар аваад шүү дээ тий. Тэгэхдээ бид нар энээс яг ингэж улбаалж ингэж энэ жүжигийг тоглоог байхгүй. Бид нар нэг өмнө нь 2 жилийн өмнө гэдэг гэж байна. Тэгээд 2 жилийн өмнөөс тоглож ихэлсэн. Тэгэхэд одоо бас ингэж яг энэ цаг үеэ бас олсон болов уу гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүт бид нар нэг эндээс яг ингэж улбаалаад за одоо яг ингэж байгаа юм чинь энэ жүжигийг одоо яг ийм жүжиг тоглоё гэж бид нар бодоагүй. Яг ер нь 10 жилд нэг юм байдаг шүү. Ер нь нэг иймэрхүү асуудлууд байгаад идэг шүү гэдгийг төрүүлж харсан. Одоо бидний бас нэг аав штэ. Юм болсон болов уу гэж бид нар өөрсдөө дүгнж байгаа тийм ээ гэж. За хамгийн гол нь одоо эдгэр чинь бас ингээд сайхан бас өөртөө өсвөр насн дээр байсан шүү дээ. Тэгээд ойрхон биш үү? Ойрхон байгаа тий. За миний хувьд бол ангийн багшийн дүр дээр ажиллаж байгаа. Тэгээд ерөөсөл энэ жүжиг би бүх хүмүүс өөрийнхөө одоо үеийнхаа найз нартай бол хэлсэн байхгүй эхлээд. Өсвөр насныхаа хүүхдүүдтэйгээ ярилцаж чадахгүй байна. Өрөөндөө ороод хаалгаа хаачдаг тий. Ингээл хэцүү. За тэгэл сэтгэл зүгийг бид нар ойлгож чадахгүй байна. Одооны үеийн хүүхдүүд гэл нэг юм ялгууртай ангилалтай л хэлээд байгаа. Одооны үедээ биш аахгүй юу? Бид ерөөсөө өсвөр насны хүүхдүүдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй байдаг. Тэгээд би бүх найзуудтайгаа хүүхдүүдтэйгээ хурж ирээ театрт нэг өдрийг өнгөрүүлээ. Тэгснийхаа дараа надтай юм яриа гэсэн. Тэгээд үнэхээр одоо яг хүмүүжээр нойр тарихаа хүрээлээс эхлэв штэ. Тэгээ хүмүүс маань үзснийхаа дараа гарч ирээд бүр баярсан талархснаа илэрхийлээд за энэ хүүхд залуучдын театрын чинь зорилго өстэй үнэхээр ийм өөр юм байна. Өнөөдөр өстэй хүүхдтэйгээ ингэж хамт жүжиг үзээгүй юм байна. Үзэхэд бид нар бас үзэх өстэй жүжиг юм байна. Хүүхд маань маш их одоо тоглож өмнөслөөсөө уйлж үзэж байна. Тэгээд ээжтэй аавдаа баярлалаа гэж хэлж байна. Тэгээ ангийнхантай хайртай гэж хэлмээр байна гэл. Уран бүтээлчд яг дуурж иж бид нар яг одоо бид нар чаддаг юмараа л хүмүүс үлгэр дөөрөд үзүүлэхийг л хичээн. Тэрнээс бид нар очиад хүн болгонд очиад ингэж болохгүй ингэж болохгүй. Жишээ нь одоо хүүхэдгүй ирнээсээ хүүхэд гэдгийг ингэж хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхдийг ингэж хүмүүжүүлдэг юм аа. Тэр гэж бол бич чадахгүй шүү дээ. Тэнгүүт бид нар ч яг уран бүтээлээрээ тэр нэг бичигдсэн зохиолыг яаж хүүхдүүдэд хүмүүст хүргэх вэ? Яаж үнэн зөвөөр хүргэх вэ гэдэг чинь бидний угаасаа ажлын зорилго юм чинь. Бид нар тэрийгээ л яг үнэн зөвөөр хүргэж одоо нийгэмд нэг тодорхой хэмжээний тий одоо нэг 70%-тай 80%-тай хүрж ивэл бидний яг зорилго бүтэж байна л гэсэн үг болов гэж би бол хувьдаа боддог шүү. Энэ онцлог нь юу гэхээр нөгөө сошиал орчин чинь ингээд энэ хөгжсөн энэ үед болохоор хүүхдүүдийн үзэж хардаг юм дэлхийн хэмжээний бүх юмыг үзэж байгаа байхгүй юу? Гэрээсээ гар утснаасаа тий зургатнаасаа. Тэгэнгүүтээ ерөнхийдөө дэлхийн юмыг үзээд харьцуулалт ихтэй болоод эхэлсэн үе. Тэгэхээр хүүхдүүд театрт очих нь их ховрсож байгаа үе байхгүй юу? Гэтэл яг ясмын дээр бол театрт ирж нэг амьд урлагийг үзэх нь илүү өөр хүртээмжтэй байдаг. Театрын урлагаар дамжуулж өнөөдөр хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэдэг бол маш том одоо ер нь бол зөв одоо нөлөө واخгүй юу. Тэгээд дээрэс нь одоо манай эцэг эхчүүд ингэж л байгаа шүү дээ. Харьцаж чадахгүй байна л гэдэг. Энэ ерөөсөө бидний л одоо нөгөө томчул бид нар муу хүүхэд гэж байдаг байхгүй юу? Муу эцэг эхэл гэж байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар өөрсдөө ажил гэд нэгдүгээрт анхаарал солирч байна. Хоёрдугаарт бид нар гар утас бас тийшээ хитрхи их хэрэглээгнүү чинь гуравдугаарт бид нар сургууль дээр авчил орхичдаг байхгүй юу? Тэр хүүхд ерөөсөө ингээл сургууль дээр л байж идэг. Тэр хүүхд сургууль дээр зөвхөн багшд даатгацдаг. Тэгмүүд одоо нөгөө хүүхдүүд чинь бас нэг асуудал гарч ирж байгаа. Багшийнхаа үл хөндлөх асуудал гарч ирж байгаа байхгүй. Яагаад гэвэл эцэг эхчүүд нь багштай нь уулзаж анхаарал тавихгүй байх, эцэгхийн уралд оролцохгүй байх тий. Тэгээ нөгөө багш нь илүүдтэй үгэлснээрээ баргалж хүүхдүүд эсэргээрээ энэ багш айгүй төвхтэй санаж эхэлж байгаа. Гэтэл манай жүжигт яг энэ нэг үл ойлголцлыг тайлж өгöd байгаа нь л байгаа юм. 18 тавраар дээр ерөөсөө ангийн багш гэж ямар хүн байдгийг хүүхдүүд багштайгаа хэрхэн харилцдгийг эцэг эхчүүд бас яагаад ингэж өнөөдөр хүүхдүүдэд нөлөөлөд эцэг эхчүүд нөлөөсөн учраас хүүхдийн харилцаа хандлага багштайгаа яг тэгж ханддаг байхгүй.
Өнөөдөр ингээл хүмүүс багштайгаа өөдөөс хүүхд манд хэрэлдэж जै нэг чинь ерөөсөө л эцэг эхчүүд томчвол бид нар багшийн хүндлэхөө болцсон баг. Харагдааг бол нэг үнцгийг харууллаа. Ер нь яригадад идэггүй юм байна. Тэгэхээр одоо бид нар яг л энийг энд дамжуулж жүжигээр азар харуулж байгаа болохоор тэг хүүхдүүдэд хамгийн гоё юм нь хүүхд бол үнэхээр цагаан цаас гэдэг нэг мэдээ. Бид нар гадаа жүжигээ дуусангууд тэр постэр дээр очиж хамт зураг авахулдаг хүүхдүүдтэй. Хүүхдэд зураг авахулъя. Тэгэхэд л ингээл тэрж аваал тэрэл тэгэл нулимстай. Тэгэл багшаа гээл одоо би ч одоо жүжигний багш нар шүү дээ. Тэгэл багшаа гээл тэгэнгүүтэл сэтгэл их хөдөлж ингээл ангиараа ирж байгаа хүүхдүүд ангийнхаа багшиг тойрч зогсоол тэрэлдээл зураг авахулъя гээл. За тэр мэдрэмжийг бид нэр авангуутаал бидний ерөөсөө л ажлын үр дүн багхгүй. Тэгэхээр бид нэр 1000 одоо ярахаас нэг удаа үзэл гэдэг үеиг болол одоо Монголынхаа одоо манайч одоо сонгон архын дүрхт байдаг театр. Тэгээд энэ дүүргийн маань одоо сургуулиуд бол одоо үцээс сурчсан. Тэгээд одоо бол ингээд өөр дүүргүүдээс ирж автобусаар ирж хүүхдүүд маань үйлчлүүлж байгаа. Тэр нь манай театр чинь бас нөгөө сонгоны анхны дүрэгт байрлаж байгаа шүү дээ. Одоо ингээд сонгоны анх дүргийн 5 дугаар хороонд байрлаж байгаа. Тэгэнгүүт бидний зориод ирж байгаа үзэгчд байгаа байхгүй. Бидний ингээд бүр яг жинхэнэ зориод ирж байгаа үзэгчдэд бид нар муу юм үзүүлж үнэхээр болохгүй. Тэг бид нар чинь одоо ингээд нэг шууд ингээд ороод ирэхгүй шүү дээ. Үнэхээр үзье гэдэг чинь бид нар чинь төгжрэн янз бүр болно одоо Улаанбаатар хот чинь тэгэнгүүт ингээд нэг биднийг үзэхийн тулд нэг 2 цагийг бас ингээд зарцуулж байгаа хгүй бидний төлөө. Тэгэхээр бид нар тэнд муу юм үзүүлж үнэхээр болохоор бид нар бүх уран бүтээл дээр бүр маш сайн хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр манай үзсэн үзэгчд бол ер нь мэдж байгаа гэдгийг бол би нүүр бардам хэлж чаднаа. Танад их бодож шít. Ихээ. Тийм. Бүр нэгдүгээр гэсэн. Би бол 18 таврын хайр жүжигийн одоо бэлгүүн гэд маш тийм гэгээлэг, сайн одоо тийм нэг гэгээлэг хүүхэд. Ямар ч тийм хар буруу сэтгэлгүй, хар буруу санаагүй тийм нэг маш гэгээлэг сакс тоглодог тийм нэг ангийнхаа нэг хамгийн хөрх охинд хайртай болцсон. Тэрийгэ илчилж байгаа нэг тийм дүр дээр бол ажиллаж байгаа. Тэгээд энэ дүр маань бол маш их хүүхдүүдэд хайрлагдж байгаад би бас их маш их баярлдаг. Энэ бас миний нэг жүжигчүүний бас нэг зорилго шүү дээ. Нэг энэ нэг дүрийг нэг эвтэйхэн бүтээчих юмсан ингээд тэрэндээ бас хүрээд байгаад би бас их баярлж байгаа, талархаж байгаа. Тэг хүүхдүүд бас их амар гоё юм нэг сэтгэлдээ бас нэг юм тэгээд гарч байгааг ингээ харах айгүй гоё үүдэг. Одоо тэгээд бид нар ч одоо залуу уран бүтээлчтэй тэндээс их урам авдаг. Дараагийн уран бүтээлүүд дээр өчшөө илүү хичээж ажиллахыг бол одоо үзэгчдээс их урам авж байгаа. Тэр бол надад нэр үнэхээр маш их урам зориг өгдөг шүү. Та нартай ирж үзэж байгаад баярлалаа. Таны хувьд ер нь залуу уран бүтээлч хувьд хиддэх уран бүтээл хиддэх дүрнэ. Дүр гэхээр аюугаа. Бараг л нөгөө жүжиглж явснаас тоолж үтсэнгүү гэдэг шиг л юм. Одоо би манай Төвд театрын Ромеолтой жүжигийн Меркуци дээр бас ажиллаж байгаа. Тэгээд Адамсын юм дээр бол яг олон хэсгээр ороод ажиллаж байгаа. Тэгээд хүүхнүүдийн анчлал гэж жүжиг дээр бас нэг Дэвин гэдэг дүр дээр одоо яг театрынхаа болоо 4 дахь дүр дээр л ажиллаж байгаа. 4 дахь 6 жүжигийн 4 дээр нь яг дүр аваад сонгогдоод ажиллаж байгаа. Театрын урлагийн бас нэг гайхамшиг бол маргааш нь тавигдахаараа нэг өөр. За жүжигчид бол бас их гоё хөгжих те. Нэг хүн нэг үзээ. За кино бол за үзсэн кино байна гэл нэг үг бол их байдаг шүү дээ те. А театрыг одоо энэ тухайн жүжиг энэ жүжиг үзэхдээ бол дахиад нэг өөр өнцгөөс нь харах. Одоо гол дүр дээр нэг хэн тоглож байгаа гэдэг шиг тий. Тэгэхээр энэ жүжигэн дээр өмнө нь найруулж байсан найруулагч одоо дахид найруулж байна эсвэл арай өөр найруулагчийн өөр тавил дээр хийгдэж байна гэдэг бас асуумаар сонирхолтой болоо тий. За манай жүжигийн ерөөсөө найруулагч бол Яндан Шаруу гэж залуу сайхан найруулагч байдаг. Тэгээ Яндан Шаруу маань энэ жүжиг бол 2 жилийн өмнө одоо найруулж манай театр тавьсан байгаа. Тэгээд зохиолыг бол Начинбаатарын Уран Заяа гэдэг сэтгүүлч охин бичсэн. За продюсераар нь манай театрын захирал гавьяч жүжигч Ариун Болт ажилласан, Броях мань ажилласан. Тэгээд яг энэ бүрэлдэхүүн хэвээрээ л байгаа. Тавилтыг нь бол өөрчлөөгүй. Жүжигчд бол бас солигдсон. Жүжигчд бас солигдсон. Жүжигчдийн хувьд бол яагаад жүжигчд солигддгоо гэхээр бас манай театрын чинь бас нэг онцлог нь юу? Олон залуучууд ихтэй болохоор ерөөсө хин ямар дүр тарах хүсэл мөрөөдөлтэй байна те. Дублер тавигддаг. Тэр дублерууд өндөр тоглох бүрэн боломжийг олгодог байхгүй. Тэгвэл одоо нэг хүн тоглоол ингээд байгаадгаар нөгөө жүжигчтэй ч уйдгартай шүү дээ те. Тэгэхээр дараагийнх нь 2 дублерийн авсан жүжигчин тоглоно бас нэг өөр те бэлгүүн гэд байлаа гэж Төвшин баяр гэж хүүхэд тоглож байгаа гот одоо оргил тоглонгод нэг өөр ингээл бүгд өөрчлөгддөг. Тэгэл
эн чинь ерөөсөө жүжигчин хүмүүсийн хувьд бас хөгжих Яг уран чадвар байдаг. Тий. Ур чадрын хувьд ч гэсэн бас айгүй ялгаатай харагднаас нэг хүн болгоно нэг дүр дээр ажиллахтаа өөр талаас нь ажиллаж харагдана шүү дээ, тийм ээ. Тэгэхээр маш сонирхолтой байдаг. Тэгээд ер нь театрын урлагийн хамгийн гайхалтай зүйл нь амьд харилцаанд тоглодог болохоор тэр жүжиг өдөр болгон амьд байдаг. Хоёрдугаар тэр мэдрэмжийг үзэгчд биднэр дамжуулж авдаг, жүжигчд биднээс үзэгчдээсээ дамжуулж авдаг болохоор хизээч нөгөө нэг залхдаггүй ямар гоё юм бэ гэдэг тэр өдөр болгон шин байгаа шүү дээ. Өдөр болгон шин хуучин жүжиг шүү дээ гэж ерөөсөө бидэнд тийм бодогдохгүй шүү дээ. Өдөр болгон л өнөөдөр үрж байгаа үзэгчд бид нэр өдөр болгон шин жүжигээ тоглоно. Тэгээ гайхалтай зүйл нь өдрөөс өдөрт жүжиг улам чангардаг байна. Яг алдах хэрэг байхгүй гэдэг. Тэгээ улам л одоо ингээл За дахиад нэг явуулаарай гэх юм. байхгүй шүү дээ. Хайсны кинонд бичигддэг шүү дээ. Тэгэхээр бид нар бол тийм хариуцлага их өндөр. Тэгээд анхаарлын түвшин маш өндөр. Тэгээд амьд харилцаанд тоглож байгаа болохоор гоё байдаг. Тэгээд өнөөдөр хүн болгон бас танай телевизийн хамт олон баярлж байна. Өнөөдөр бидний бүхний одоо тий хүүхэд залуучуудаа хийж байгаа энэ зорилтууд бүлэг тоолж байгаа энэ жүжигийг манаас сурвалжлах гад хурж ирээд бас ингээд энэ телевизийн бас л том хэрэгсүрчнээс хүмүүс шууд төрдөө штэ тий бид бүхнийхээ үйл ажиллагааг дэмжиж байгаа бас маш их баярлаа. Баярлалаа. Жүжигчин хориглолын хувьд одоо ингээд үзэгчдээс ирж байгаа бас сэтгэлдлүүдээс хамгийн их өөртөө нь одоо ингээд сэтгэлд үлдсэн тий одоо жүжиг ингээл дуусны дараа сая оюутуулагч ярьлаа шүү дээ. Багшаа гэл ингээл тэрэл ирдэг тий гэж шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол бас яг үзэгчдийн хамгийн их ирж байгаа сэтгэл тэн дээр ер нь хэрхэн яаж хүлээж авч байна. Би нөө Ромештотой жүжигийн Скуциягийн дүр дээр ингээл ажил айгүй хүнд дүр шүү дээ. Ингээд өмнө бас мундаг хүмүүс тадаах махад бүтээсэн тий. Ингээд энэ дүр дээр ажиллаж би анх айгүй их ажилласан байхгүй яана чадахгүй бол яана тэгэл тадаах төрөхгүй дээ би гэж бодоод ингээд байжсэн чинь хамгийн анхны тоглолтыг хийгээл гараад ирсэн чи бүх хүн бүр ёо чамааг өөхөд би ингээд дагаад байсан чи өөхөөр ёо гэл ингээд амар байсан гэж байна. Тэгээд ер нь бол хамгийн гоё нэг яг тэр миний хийсэн дүртэй цуг амьдрсан байхаар надад айгүй гоё санагдаад байдаг байхгүй нэг чи байсан бол уг нь энийг ингэж байсан юм да чи ямар их төвхт юм байна тэгээд хүмүүс чи янз янз ярьж штэ тэгээд тэр болгоо яг ингээд надад бүр за би яг ингээд өшөө илүүл сайн ажиллах хэрэгтэй байна. Ямар гоё юм бэ? Энэ чи ямар гоё юм бэ гэх. Тэгээд нөө одоо 18 таврын хайр дээр ингэнгүүт зураг авахд тааст мундаг байсан зүгээр та мундаг зүгээрээ бати сэтгэлээр унал та энэ тэгээд хүүхдүүд чинь бүр ороод үздэг. Бүр яг цог жүжиглээд үздэг. Тэр болгоо надад бол маш их урам өгдөг зүгээр. За 18 таврын хайр, Ромео Жулиета одоо Адамсын гэр бүлээ илүү гоё танилцуулдаг шүү дээ. 4 сарын 1-нд тоглохоор байсан гэж хаасан удаа тоглолоо гэж зөв. За 1 сарын 16-нд нээлттэй байсан байгаа. Тэгээд бид нар аль бисны эрхтэйгээр бас продюсераар нь манай Захирал Ариун болд найруулагчаар нь бас ажилласан. Өөрөө продюсераар нь ажиллаад найруулагчаар нь ажилласан. Тэгээд энэ жүжиг бол за үнэхээр одоо гайхалтай байж чадсан. Тэгээд юунд гайхалтай байж чадсан бэ гэхээр бид нар манай уран бүтээлчд маань бүгд одоо хүмүүсийн хэлдгээр одоо шууд амьд дулсан. Амьдаар хоолой бичүүлээгүй гэсэн үг одоо үзэгчд ойлгуулахад одоо хүмүүс бол хоолойгоо бичүүлчихэд ингээд амаа байрд чинь дуулна гэдэг шүү дээ тий. Шууд дулсан. За тэгээд Sif Jazz гэдэг бид нар бүхэлд одоо багсгсан одоо симфони оркестрыг болол урьж авчирч урилгаар авчирч амьд хөгжимтэй тоглосон. За тэгээ энэ бол ерөөсөө манай театрт бол театрт байтугай одоо Монголын бас театрын түүхэнд бас нэг шинэ өнгө төрхийг нэмж шинэ нээлттэй хийсэн гэж одоо бид бүхэн бас өөрсдөө олон хүмүүсээс тийм комментиг авсан. Бид өөрсдөө ч гэсэн энэ бүтээлдээ сэтгэл хангалуун байгаа. Тэгээд энэ жүжиг маань 4-р сарын 1-нд бас ганц удаа тоглох байгаа. Тэгээд маш их олон хүний хөдөлмөр тэгээд бас их хөрөнгө зарсан. Тийм бүтээл болсон. Цаг хугацаа уран бүтээлчдийн хичээл зүтгэл ягаад гэвэл тэр дэлхийн хэмжээнд тоглогдоод тэр Бродвейд тоглогдсон энэ жүжиг чинь бид нэр стандартыг алдагдуулж болохгүй. Тэр чи яг ижилхэн байх хэвээр дутаж өрсөө болохгүй байдаг тийм өндөр шаардлага, өндөр гэрээтэй байдаг юм билэ. Тийм болохоор яг тэрэнд нь өнөөдөр одоо хурц ажиллахын төлөө зүтгэсэн. Үдсэн үзэгчдийн хамгийн гайхалтай одоо биднэрт төгсөн урам нь юу гэхээр нэг юм гадаадд байгаа юм шиг. Гадаадын театрт ирээд ингээд тийм магадгүй Бродвейд ингээд энэ ямар гайхалтай байж чадсан бэ? Та нар ч одоо үнэхээр чадчихлаа шүү гэдэг үгийг маш олон үзэгчээс авангуудаа бид бүхэн бас дахин нэгэн урмыг авсан.
Тэгэд ерөөсөө урлагийн хүмүүсийн одоо шууд илэрлэл нь одоо хийж бүтээж байгаа юм нэг хурдан одоо хариу нэрдэг байхгүй. Тэгээс одоо ямар нэгэн битүү мөр шиг хүлээгээд авахгүй штэ. Тоглогдлоо үзэгчнээс шууд ингээл тоглогдол комент нэрдэг. Тэгэхээр бас биднэрт бол энэ өнөөдөр театрын маань 6 дахь уран бүтээл юм хүчтэй том уран бүтээл дээр зоригтой ажиллаад ороод тэрнийхээ комментиг аваад эхэлсэн. Тэгээд ийм байгаа учраас одоо өшөөл их л одоо оргилын илтгэр те дахиад бид нэр одоо хичээх л одоо болно. За баярлалаа. Уран бүтээлч та бүхэндээ баярлалаа. За мөн одоо хүүхэд залуучуудын театр бол маш олон жүжигчид байгаа тийм ээ. За тэгэхээр одоо хоёр хөтлөгч нь бас дараагийн уран бүтээлчтэйгээ бас сайхан ярилцаад явъя гэж байна. Энэ одоо энэ сайхан уран бүтээлчдийн сайхан одоо энэ танхимд бол маш олон сонир зовхон байгаа байлгүй дээ тий. За өргөжлөд ингээд манай залуучуудтай уулзаарай баярлалаа. За. Амралтын өдрийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрсээр үзэгчтэй. Тэгэхээр бид яг одоо хүүхэд залуучуудын театрт хүрэлцэн ирсэн. За яг одоо энд жүжигчд маань нөгөө жүжигээ одоо тоглохын өмнөх нүүр бодолт мейкапыг бас хийдэг. Тэгэхээр яг одоо энэ мейкап стилистийн өрөөнд бас хамтдаа орж жүжигчтэйгээ ярилцъя. Сайн байна уу? Сайн байна. За орчлох уу? За амралтын өдрийн хөтөлбөр. За та зарфана. За таны хувьд бол яг одоо нөгөө нэг тайзны өмнөх мейкап тий. Тоглолтондоо бэлдээл. тийм ээ. За одоо ямар төр дээр ажиллаж байгаа вэ? Яг одоогоор манайд ерөөхдөө 18-р хаврын хайр жүжиг маань ер нь нэлийн төлхөө тоглогдож байна. Яг би тэд анх зохиол маань задлагдаад миний авсан дүр болвол гэрлээ гэж охины анги охины дүр эсэ. Тэгээд одоо бол үл энгийн дүр дээр ажиллаж байгаа. Гэхдээ одоо нэг солигдоод ээлжлээд явдаг. Ер нь бол Та бүхэн ер нь одоо дүрээ авахтаа хэрхэн яаж одоо хуваарлах уу? зарим жүжигүүд дээр бол яг нөгөө нээлттэй сонгон шалгаруулалт явагдана. Гэхдээ заримдаа бол яг продюсер, найруулагч, зохиолч эдгээр манай өөрсдөө яг ингээ хуваарлаад тэгээл тиймэрхүү байдлаар хуваарлаа. За жүжиг тоглолт эхлэхээс өмнө жүжигчтэй маань хувьд бол мэдээж бэлтгэл бол маш сайн хангасан байх хэрэгтэй. Сэтгэл зүй болоод хувцас, нүүр, тайзан дээр хэрхэн яаж одоо би авч явах уу гэх мэтчлэнтэй ингээд олон одоо бэлтгэл сургалтыг бол та бүхэн маань хийдэг байх гэж бодож байна. За одоо бол таны хувьд бол мейкап хийж байна тий. За хэдэн цаг юу н зарцуулах уу тоглолт эхлэхийн өмнө? Би бол нүрийн аягүй удаан боддог юм аа. Тэгээд нүүрэндээ бол бараг нэг цаг 30-40 минутыг зарцуулж байгаа юм. Тэгээд хувцас өмснө, үсэн янзлуулна. Тэгээд ерөөхдөө нэг 2-3 цаг орчим болдог. Ромео Жюлетегийн Жюлетэд бас тоглодог тий. Маш алдартай сонгодог бүтээл учраас тэгээд дээрэс нь яг сонгодог жүжиг гэн өөрөө бас арай өөр юм билээ л дээ ялтчгүй яг нэг өөрөө биеэрээ яг тоглогдоод ингээд тайзан дээр бэлтгэл сургалтын үеэр бол яг мэдрэгддэм билээ ингээд ялтчгүй л ингээд шантрах үе бол бас зөндөө байсан. Гэхдээ ямар ч байсан одоо ч гэсэн суралцаал явж байгаа л да. Тэгээ би бол амар том хариуцлагын ард хариуцлагыг ингээд хүлээж авч ин даа л гэж бодож амар их сандарч исэн хамгийн анх бол. Тийм тэгээд одоо ч тэгтээ нөгөө яг ихний үзэгдэл дээр гарахтаа ингээд тайзан дээр ингээд миний гар хөл чичирдэг хэвээр л байгаа. Театрын урлаг гэдэг чинь өөр алдах хэрэггүй байдаг тий. Алдсан бол алдсан чигээрээ явна тий. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингээд яхахын тулд бүр ингээд сандрал бол тайзан дээр гарах болгонд л байдаг бах тий. За манай Ромео тий. За миний хувьд ивэл намайг инх сайхан охтой дэлгөөн гэдэг соёл урлагийн их сургуулийг театрын урлагийн сургуулийг Баатарын Отхон бат төгстэй ангийг төгссөн 2022 онд. Би нэг анги. Ромеогийн дүрийг анх аваад ер нь юу бодогдчихв? Юм л бодогдсон дөө. Тэгээд миний хувьд ивэл яг энэ театрт ингээд театр гэдэг зүйлийг анх нүдэрээ үзсэж харсан жүжиг гэвэл Улсын драм эрдмийн театрт Ромео Жюлетэ жүжигээс хамгийн анх миний үзчихсэн жүжиг. Тэгээд ямар гоё юм бэ. Надад ийм хувь тохиолдох болов таарах болов гэж тухайд айгүй боддог байсан. Тэгээ нэг мэдсэн чил болцсон. Тэр тохиол маань болцсон, биелцсэн. Одоо тоглогдож байгаа 18 дахь хаврын хайр дээр тоглож байгаа юу? Тоглож байгаа. За дүрийнхэн тухайд. Дүрийн тухайд ивэл эсрэг талын эрхэсгээ залуу байгаа. Оргилын эсрэг талын Тэгээ бас нэг жоохон буруугаар айгу буруугаар өссөн хүмүүжсэн юм л бол бүх юм ингээд
мөнгөөр хийх гэж шийдэх гэдэг тийм залуугийн дүр байгаа. Нийгэмд ер нь одоо ингээд жоохон байх гэдэг л. Тийм, нийгэмд ер нь олшроод байгаа тий. Ер нь бас тийм дүрүүд одоо бас миний дүр дээр янз янзын характер гарна тий. Та бүхэн дүрийн судалгаа гэж хийдэг штеп. Мэдээж дүрээ аваад ажиллана тий. Энийг ер нь яаж ажилласан бэ? Та ер нь тэр энэ дүрээсээ холуу ойроо. Би бол одоо асар хол хүн. Гэхдээ миний амьдралд одоо нөгөө найз нөхөд 10 жилд байсан тийм ойр хүүхдүүд, тийм дүртэй ойр хүүхдүүд бас байсан байхгүй юу? Би өөр нөгөө хувийн сургууль сурж исэн болохоор бас нэг харж исэн, тийм хандатай байсан. Надад бол жүжиг эхлэхийн өмнө бол энэ рүү бол жүжиг эхлэхээс 3 цагийн өмнөөс эхлээл бужигнаал. Тэгэл толгой нь алдахгүй тэр хаана байна энэ хаана байна гэл. Энэ ширээгээр ийм цэвэрхэн байдаг байхгүй юу? Битүү бодог. Сая түрүүний сонсоход нэг 30 гаруй залуу уран бүтээлчд байгаа гэсэн. Яг ингээл та бүхний насны ингээд залуучууд энд бол яг нөгөө нэг залуучууд хүүхэд залуучуудын театр гэдэг нэрний утгыг илэрхийлсэн гэж шижигнэлсэн залуучууд байгаа шүү дээ. Мэдээж хөгжилтэй юмнууд бол зөндөө тохиолдно. Тайзны ард мард бас. Ер нь гэхдээ надад бол яг тэгж боддог юм нөгөө театрт ажиллах бас нэг амар гоё зүйл нөгөө тайзны ардталт нөгөө өшигний ард ингээл бидэд яг жүжиг явж байгаа үед тэнцээ хөгжилтэй юмнууд амар их болно. Тэгэл тэр амьдрал аягүй гоё санагддаг шүү дээ надад. Яг бүгдээ нэг үе тэнгийн залуучууд болохоор ер нь зав зай гаруулын нээлтэл хөхрөлтөл. Одоо яг час хийсэн нэг юм орж ирэхгүй л байна яг хэлчих ихлээр. Та хоёр маань авсаа театрт орсон түүхээс хаваалцаач. За театрт чи төрүүлээ авсан. Нэг анги тэгээд таны хувьд төрүүлж авсан тий. 23 онд тий. 23 онд ямар ч гэсэн нөгөө нэг анкет өгсөн байсан. Тэгээд анкет өгсөн байжсэн чинь нэг өдөр залгаад ирээд ингээд дуулзараа гэд. Тэгээд ямар ч байсан очсон чинь ямар ч нүг бэлтгэлгүй. Тэгээд зүгээр л ярилцлага гэсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь шалгалт авчихсан биднээс. Тийм шууд монолог бүжиг дуу гэл тэрс амар байсан. Би бүр сандраа за болио би ерөөсөө явлаа гэд бүр шууд би яг соёлын төвдөр бидэд байсан. Тэгээд энэ барилга маань арай баригдаж амжаагүй. Тэгээд за би явлаа гэдгсэн чиггүй нэгэн тэрчээд ор гэл манай анги охин. Тэгээл орсон да. Энэ бол зүгээр нөгөө ярилцлага маягийн мөгнөөл л бодсон. Би өөрөө тэгээ бодсон амар 50 очсон ч байх. Эндийн шалгалт байсан юм шүү. Тэгээл бүр шок байсан тэр. Миний хувьд бол би яг хэдхэн хоногийн дараа нь л орсон юм. Уусаа тэгээд шалгалт өгч байгаа гэдгийг мэдсэн ангийнхнаас сонсцсон. Нэг 3-4 хоногийн дараа л орлоо. 7 хоногийн дараа л орсон. Тэгэл ороод ангиас анх тавуулаад тэнцчихлээ. Сургуулаад тэнцчихлээ. Тэгээ одоо болохоор манай ангиас энэ театрт 9 уран бүтээлчтэй. Яг нэг ангийн. Ер нь 18 дахь хаврын хайр дээр одоо яг энэ үе тэнгийн дээрлэхэл за зөвхөн одоо жүжиг гэлтгүү нийгэмдэр сошиал дээр ингээд зөндөө олон одоо хэрэгүүд тий гарч штэ тий залуу жүжигчид та бүхний хувьд саяхан бас ингээд өсвөр настай байж үзсэн тий бид нар өсвөр наснаас нэг айхтар бас холдог байгаа штэ тий тэгэхээр энэ тохиолдолд одоо та бүхэн яг энэ асуудлыг юу гэж харж ийн залуу жүжигчдийн хувьд залуучууд хүүхдүүдтэй бас юу гэж хэлмээр байна. Бас арайч миний үед бас ийм байгаагүй эсвэл би айгу зөв хүүхдүүдтэй нийлдэг байсан юм нөхөрлөдөг байсан юм уу би бол ингэж одоо өнөө цагт тохиолдож байгаа юм үеийн дээрлэгтийг сонсоод хараад үнэхээр гайхаж байгаа хүүхд бас ийм байна энэ хүүхдүүд ер нь ийм юмдыг хаанаас ингэж олж мэдэж сураад нэгнийгээ ингэж муухай ингэж дээрлэхэд байгаа юм бол би бол жоохон зүрх шимширж байгаа тийм. Миний хувьд бол одоо ингэж бодож чинь нэгдүгээрт нөгөө нэг эцэг эхийн хараа яналт аюу сул байгаа юм болов. Тэгээд дээрэс нь нөгөө нэг сошиал дэндүү хөгжсөн болохоор хүүхдүүд сошиалоос юу хүссэн бүх юмаа үзэж болж байгаа. Тэгээд тэндээс буруу юмыг аюу гоё гэж харж байгаа нь тэр өнцөг нь аюу буруу юм болов. Тэгээд одоо жишээлбэл тамхи татж байгааг нөгөө хүүхдүүдийн хайжууд өө би гоё харагдаж байна би кул байна гэж бодоод байгаа боловч яг эсрэгээрээ тэр нь хамгийн муухай нь одоо тэр буруу зүйл хийж хүн зодож дээрлэх гэдэг чинь ерөөсөө тэр ийм сайхан юм биш шүү дээ. Тэнгүүт яг тэрийг гоё гэж бодоод байгаа тэр өнцөг нь өөрөө айгүй том алдаа байгаад байгаа юм болоо.
Тэгээд бас энийгээ дагаад эцэг эхчүүд маань хүүхдтэд тавих хараа энэ л та айгуу сайн сайжруулаад хүүхдтэйгээ ярилцаад чамд яг юу болохгүй байна. Зарим тохиолдолд нөгөө нэг хүүхдүүд хитрхи их нөгөө хайхрамжгүй эцэг ихтэй. Тийм болохоор нөгөө хүмүүсийн анхаарлыг татахын тулд ингэж бас ийм хийдэг гэд би нэг сэтгэл зүйн тэр номоос уншиж ирсэн юм л та. Тэгээд тийм тохиолдол бас байгаа ах гэж бодож байна. Тийм болохоор энэ бол ерөөсөө сайхан юм биш шүү л гэж хэлмээр байна. За баярлалаа таяртаа. Уран бүтээлчтэй амжилт хүсье. Тэгээд тоглолтод нь амжилт хүсье. За үргэлжлээд одоо жүжигчдийн гам уншиж байгаа хоолойны бэлтгэл жүжигчид бол маш олон чадвартай байдаг шүү дээ тий. Дуулна, бүжиглэн за тэг маш олон авьяас байдаг учраас одоо орж яг дууны бэлтгэлд нь тарахж байна. Сайн байна уу? За сайн байна уу? За хаалга тогссон чинь сонсохгүй байна та хоёр манай. За бэлтгэл нь сайн байна уу? Сайн байна. Бид хоёр тасал хоолойн дасгал уншаа. Хоолойн дасгал. Жүжигчин хүн аргагүй л дээ. Тэгээ маш олон одоо дуулна, олон жүжиг дээр ажиллан зарим дээр нь бол одоо бүтэн дуулгач одоо үе гарах шүү дээ тий. Ер нь жүжигчин хүн дуу хоолой задарсан байх шаардлагатай. Арын эгнээний хүнд хүртээ юу зэрэгдэлт. Тий, зэрэгдэлт хүрэхэд бол дуу хоолой маш сайн задарсан байх шаардлагатай. За эхлээд багш та өөрийгөө танилцуулаач. За. Намайг хөгжмийн зохиолч дуучин Бямч Чулуун гэдгээ. Тэгээд одоо энэ сайхан театрт ажиллаад 2 жил гарсан болж байна. Тэгээ сая бас хөдөлмөрийн гавьяаны улаан туйг одоо авлаа. Тэгээд маш баярлалаа. Тэгээд эднэртэйгээ ингээл сайхан ажиллаа хийгээл явж байна. За мундаг багшаар нөгөө манайхан чиг бэлдүүлж байгаа юм ба штэ тий. Нөгөө талаар шүүсээ шахуулна гэдэг үдлээ. За жүжигчин анууны хувьд сэн сайхан юу вэ? Сэн сайхан 50 мэдээж ажиллаа хийгээд хажуугаар нь уран бүтээлүүдтэй одоо манайх 6 дахь уран бүтээл Adams Family жүжиг маань тоглогдож байгаа. Энэ жүжиг дээр бол манай ануу ямар дүртэй ч вэ? Эсрэг дүр дээр ажиллаж байгаа. Тий. Сорг байсан шүү. 18 хаврын хайр гээд жүжигэн дээр Учрал гээд 10 жилийн охины дүртэй ажилдаг. Тэгээд учрлын дүр болохоор ер нь бол нийгмийн одоо зарим нэг хүүхдүүдийн төлөөлөл болсон. Тэгээд одоо маш их ийм асуудлууд ойрд гарч байгаа шүү дээ хүүхдүүдийн хооронд ийм дээрлэхэлтийн тэрийг одоо илүү тодруулж харуулж өгсөн ийм байж болохгүй шүү гэдгийг илүү хүүхдүүд рүү чиглүүлж өгсөн тийм нэг айхтар өхний төр байна. За. За 3 жүжигийн хувьд багшаа аль жүжиг дээр нь дуулалт шаардлагатай байна. За ер нь бол сая нөгөө дэлхийн алдарт бүтээлчтэй тий. Адамсын гэр бүл гэдэг энэ зохиол дээр бол ерөнхийдөө бол дуул тал руу маш илүү хөгжүүлсэн. Дуул тал дээр бол хоор найрал дуу одоо гоцлолууд маш олон дуул дээр бол ажилласан. Сая бас жүжигчин оюун дуулагчээс дууллаа л да. Энэ хүүхд залуучуудын театр маань сая бол ёстой нөгөө амьдараа дуулсан нэг жүжиг тавилаа гэж ярьж штэ тий. Үүгээрээ бол одоо бас нэлээ тийм шүү маш онцлог болсон. Одоо ер нь бол жүжигийн одоо жүжигчид бол ингээд хоолгоо бичүүлждэг шүү дээ тий бичүүлждэг хөгжим бүх юм бол тэгээ хийждэг. Сая энэ удаад бол манай одоо жүжигчид бол маш хүч сорьсон. Одоо хөгжим хүртэл амьд хөгжим явлаа. За тэгэл хөгжмийн юмнууд бол ерөөсөө нотын бэлтгэх бичих хөгжимчтэй амьд дуурах тэднэр хөгжимчтэй өөрсдийн бас бэлтгэл бүх маш их хүч хөдөлмөр гарсан. Дуучдын хувьд бол жүжигчдийн хувьд бол дуулах бүжиглэх бүх юм гэдэг нөгөө давхцсан маш их чадрыг шаардсан одоо тийм бүтээл боллоо. За хүүхэд залуучуудын театрт ажиллаад хэдийн хэрэг хугацаа өнгөрөөж байна? 3 жил. Би чинь 2023 оны 6 сар сургуулаа төгсөөд 7 сар шууд энэ театрт ажилласан. Ямар гоё юм. Хамгийн анхны ажил юм байна. Хамгийн анхны ажил юм байна. Тэгэл сарын дотор театртаа ороод тэгээд театрынхаа бүх уран бүтээлүүдэд одоо Хайрыг хайрал, Арслан Үлэгт Баатар гээд бүх жүжгүүдтэй анханаас нь байгаад явсан. Одоо суралцаал 3 дахь жилийнхаа хугацаанд маш их туршлага хөрөмтлүүлж авж байна. Энэ театраар ингээл ороод ирэхээр ёстой залуучууд хүүхэд залуучуудын театр гэсэн шиг залуучууд ихтэй юм байна. Ер нь тэгээд
Тийм байна. Та бүгд маань ч гэсэн одоо яг л нөгөө нэг одоо нэг ажлын үйлдвэр гарч штэ тий. Яг л ижил сэтгэлгээ ч гэсэн шал ондоо байдаг болоо гэж харж штэ. Энэ роман шүлэгтэй өөрөө их сонгодог. Маш их одоо чадвар шаардсан ийм одоо сайхан жүжиг одоо тавилаа энэ ард гарлаа. Тэгэд онцолж ярих зүйл юу гэвэл манай жүжигчид ерөөсөө яг хоорын найрал дууччих тий дутхааргүй амьдаараа 2 найралдууд болсон. За тэр ламын хэсэг тий тэн дээр одоо нөгөө сүмийн хэсэг байгаа шүү дээ тий. Яг тэр гэрэлдэг хэсгээр энэ хэд маань бас маш гоё ингээд дуулсан. За тэгээ дараа нь хамгийн сүүлжих тий сүүлчийн хэсэг дээрээ өвлийн хэсэгцэн дээр одоо ингээ 2 найралд бол ерөөсөө шууд амьд болсон. Сүмийн хэсгийн тэр нэг жижиг хэсгийг та дуулаад ингээд яагаад тийж болох уу? Тэгэхээр нөгөө тэр чинь ингээ олон дөрөв болохоор болохгүй. Ингээд салаад ингээд явчих нь шүү дээ. Хөгжимгүй шууд ингээд явж байгаа. Арай их юм өсөд тийм. Боломжтой юу вэ? Хоёроос нэг юм жижиг юм харчих гад байл л дээ. Сая найралдооныхаа ярьлаа. Тийм, найралдооныхаа. Зөв. Тэрэн дээр сафроноор миний өнгөл явна гэсэн үг. Зүгээр болно шүү дээ. Тийм. Яг бас нөгөө манай үзэгч сонирн байж магадгүй тийм. Өнгөлийн хооронд. Тийм. Чадсан шүү үзэгчтэй ямар ч байсан чадсан. Тэр хэсгээс явъя гэж юу? За тэгвэл яваад. Вау. Ямар гоё хэсэг ч гэсэн яг тэр хэсгийг сценийг харуулж өгж штэ тий. Манай жүжигчдийн хувьд бол театрын уралдаг гэдэг үнэхээр гайхамшигтай тий. За магадгүй чи өнөөдөр алдсан байж болно. Маргааш нь за би өстө алаад өгөндөө. Ороод өгөндөө тий. Тэр урам зориг гоё тий. Тэр маш гоё. Өнөөдөр за жүжигчин яг тайзан дээр гараад за би өнөөдөр ингэчлээ дээ. Энийг алдчихлаа да гэд мэдчихэж байгаа. Маргааш нь босч ирэхдээ тэрийг за би тэгцэн шүү. Одоо ингэж болохгүй гээл дахиад бүх юм яг эхнээсээ өгөгдсөн нөхцөл бүх зүйл анхныхаар хүлээж аваад аль болох бүх алдаануудаа засаад болсон үйл явдлуудаа чангалаад одоо жүжигээ чангалах гэж ярьдаг. Усын шахаад гоё болгохыг л өдөр болгон хичээж ажилладаг да. Яста нэрэ үнэхээр гоё юм байна. Ингээл хүүхэд залуучуудын театрт ороод яг театрыг үзээгүй ч гэсэн уран бүтээлчдэрээ та бүхний энэ уур амьсгалыг хараад явахад бас гоё байна. Танихгүй ч гэсэн их гоё мэдлдэг юм байна. Хоорондоо тий. Ингээл сайн байна уу гэлээ бүгдөө мэдлж байгааг нь харлаа. Их гоё үдэг юм байна шүү дээ. Нэг үнэхээр л соёлын газар юм байна. Үнэхээр соёлын газар тий. Би бүр ингээд жүжигчдэр маш их бахархдаг. Манай жүжигчдийг би ингээд хараад ярс гэл тэр нөгөө жүжиглээл ингээл те бүжиглж явах хоорондоо дуулаал те ингээл бүр ярс гэл хөдөлгөөн жиг хөдлөөл. Тэгэл дуу хоолойнд ингүүд би ингээд нэг ямар нэг ирч хүч авдаг байхгүй эднээс. Тэгээ эднэр маань ингээд бүр арай бүр шаал өөр тийм одоо ертөнцийг бий болгож бүр ингээд маш гоё санагддаг. Тийм бид нар нөгөө жүжигчнэр төгссөн болохоор яг дуучнаар төгссөн шиг нот хөгжмийн тал дээр сайн мэдлэг бол супер байхгүй шүү дээ. Тий, ерөнхийд мэдчихсэнээс яг багшаасаа яг үсгээс нь одоо ихлэ дахиад сурж байгаа багш маань яг за энэ нь ийм шүү гэж яг нэгдүгээр ангийн хүүхдүүд үсэг зааж байгаа юм шиг л манай багш их л заасан. Одоо тэгээд бид нар сайжирж байгаа нь манай багш нарын маань ач гавья. За тэгээд бас өнөөдрийн энэ сайхан амралтын өдөр танаа энэ сайхан одоо хүүхэд залуучуудын театрыг зориулаа. Бид бүхэн сэтгэл сайхан өндөр байна. Энэ ярилцлага ч гэсэн манай үзэгчдэд их сайхан таатай хүрсэн болов уу гэж бодож байна. Хүүхэд залуучуудын театрыг зорих хүмүүс олон байгаасаа тий суудлаа нэмээсэ гэж одоо хүмүүс тий хэлэх болов гэж их бодож штэ. Тий. Баярлалаа.